Нөхөр найз нөхөд гэр бүлгээд ойр дотны бүх хүмүүстэй нялга даагцдуулаад өөрөө өвчин тусаад эмнэлгийн орон дээр ноогоорч гевтсээр юм байгаа. 39 жилийг өнгөрөөж эцэст нь нэг юм өвчнөд илүү чадраатглаа хөрхий. I think the girls with their nails done now. Ингээд бурхны орон заларч байна да гэсэн чинь юу вэ? Нэггүй өөрийгөө бурхан ерөөсө чамайг дахиж амьдруулна гэснэ. Хүслээл. Чиний өмнөх азгүй амьдрал ер нь бол миний алдаа байсан юм аа. Тэгээ одоо чамайг дахиж амьдруулахдаа жаргаж нүглээ намжилъя гэдгийг. Манай хүн буюу одоо Мачио Хираку би юу нөгөө тариалан эрхэлж амьдрмаар байна гэдгийг. За тэгвэл тариалангийн бурхнаас зөвшөөрөл аваатыг гэснэ. Тэр зөвшөөрлөд нэрээ авсан юм байхаа. Тэгээд за хүүхэн сонс. Чи өмнөх амьдралд өвчин чанал амьдэрсэн болохоор дараагийн амьдралд чинь сайхан халуухан дулаахан ирч хүчтэй чирэг би хайрлаа. Бас энэ бүхний чадагч тариалангийн хэрэгсэл гэдэг чадварыг хавсаргая гэд манай хүнийг ойд спаундчлаа. За тэгээд ингэж юм. Манай хүн босч ирсэн үү гар биш шүү дээ. Хөдөлт юм байна гэж мэд. Яг өмнө нөгөө өвчнөөсөө болоод хөдлөх бол мөрөөдөл байсан юм байх уу. За. Тэгэд эргэн тойрноо эксплортж ийснэ мангар том мод олж хараад тэгээ том юм харахаар яалтчгүй хамаг ямар сэргээд сайхан шүү нэрэ те. Том юм. За одоо жоохон тайлбар явуул да. Манай хүний энэ одоо бүхний чадагч тариалангийн хэрэгсэл гэдэг нь ерөнхийдөө бол айгүй одоо overpower tool юм байна. Тэгэд энэ манай хүний одоо хүс ямар ч тариалангийн хэрэгслийг нь гаргаж өгдөг юм байна. Жишээ нь одоо манай хүн хурц гэж бодоод гараад илэхэд гарт нь хурц гарч ирж явах жишээ нэ тийм ээ. Тэгээд энэ хурцээр манай хүн ус гарч иртэл газар ухаж байх юм байна. Бас л солиотой нөхөр шүү те. Үргэлжлүүлээ тариалантай болохын тулд эргэн тойрны модоо цэвэрлэж одоо талбай гаргаж байгаа юм байна. Тэгээд сүх гаргаж ирснээр энэ мод цодыг чинь ганц тэгснээ ийм одоо мачет гэдэг үлээ. Ийм юм гаргаж ирснээр нөгөө модоо маасл зүсч буй метр одоо айгүй гой дундуур нь хувааж ин л та. Тэгээд яах нү гэсэн чинь байшин барих материал бэлдэж дуусаад нэг баг нь босгож тавиад доошоо сүдрүүлүүн хараад орой болж штэ. Гал гээд гараад илгэвэл мэдээж гарт нь гарч ирэхгүй. Ингэж л наран жаргаж дуустын даван дээр томруулдаг шил гаргаж ирээд өөрийнхөө энүүгээр нарны гэрлийг ашиглан гал асаах гэсээр байтал наран жаргаж өглөө тэнд. Тэгээд өнөө шөнийг нөгөө том модоо нүхлээд аяг маяг уурлаад суугатаа өөрийнхөө өлсөж цангаж ядрахгүй байгаагаа анзаарвал тэгээд тэр үедээ энэ миний одоо халуухан чирэг бий болон бүхний чадагч тариалангийн хэрэгслийн ач байх гэж бодвоо. За тэгээд маргааш айсвэ. Манай хүн босч ирэл шууд нөгөө нөхрүү ходог руугаа орж ус утгаж аваад шууд нарны гэрлийг ашиглан галыг бадраагаад талбай цэвэрлэлтийн ажилдаа шандлаа. За тэгээ яг өлсөж мүсөж майрахгүй гэдээсэн. Тэр төлөө ашиглахаар одоо бид бүхэн мана энержи чакра гэдэг шүү дээ. Хин төрлийн юмд багассан юм байх. Ядарч ийн гэж. За бодвол хоол идэж нөхөн ойроо орж хоол олхон дээ гэсэн чинь нэг бактом туулаа гарч ирснээр мань хүний алах нэ баг. Гэтэ манай хүн барьжээсээ хадуураар шууд одоо маханд нь талархъя да гэж зооглоод суунаа. Мэдээж идсэн болохоор гаргана. Нэг тийм сайжруулсан модон жорлын юмудаа хийгээд одоо сууж байна. Тэгээ манайд хараад байгааг мэдсэн юм уу яасын тойрол аханд бас очиж. Дараагаар нь манай хүн юу ургуулхаа бодсоор бод өдөржингөө газар хагаллаа. Тэгээ хизээ хойно надад үр байхгүй ч гэж тэнэгтдэг байгаа. Тэгэл маргааш өглөө босоод хартал бүгднгээс нь нахиа гэхүү одоо гараад ирлээ. Тэгээ манай хүн энэ миний түүлний ач юм бэ штэ гээд одоо тэгээд энэ талбайгаа хамгаалж шууд уухаад хамгаалтаа нэмэгдүүллээ. Тэ яг ойлгомжтой тариалангаа арчилж тордохын зэрэгцээ байшин барих гэж үзнэ. Тэгэхгүй бол одоо тэр модны нүхэнд барилгын үйл ажиллагаатайгаа танилцвал модыг одоо угсарч барьж байгаа бол өндөр байшин босхийг ихээр нөгөө модоо одоо өргөж дийлэхгүй тэгээд дутаад байгаа өндрийг нь доошоо одоо ухаж одоо өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлжээ. За энэ мэтэр амьдрал үнэхээр сайхан байваа. Нэгэн өглөө манай хүний агшааныгад хоёр хар нохоо юм уу юу юм. Энэ ертөнцийн хоёр амьтан ирээ суучаач. Манай хүн жоохон ажид зогсчихсэн нь за дайрахгүй юм байна гэснэ. Оруулж ирж хоол өгөөд тэгсэн харин нэг за одоо нохоо гэж явахаас нохооных нь гүзэн бүр мангар том болчихжээ. Тэгээ удаагүй байж байтал манай хүний уур дүлээд хэллээ хэвээр нэр. Манай хүн сайхан сэтгэлтэй юм болохоор өөрийнхөө гэрт оруулж ирээд дулаацуулж өгөөд одоо садаа болохгүйгээд нөгөө нөхрүүгөө орвоо гэж. Тэмээд нөхрүүгээ. За маргааш нь очиод харуул ёстой л дөрөв ихэр гүлэг байж яхин тэрэ. Манай хүн дөрсөн өдөр тэмдэглэн гээд гахаан байх уу гэж. За одоо ингээ манай хүн нохоотой болсон гэх юм уу да. Мэдээж зүгээр хоолны савнууд бол биш, хоол олж ирнэ. Бас агшаага маань бас ажилтай цаадуулчих. За тэгээ манай хүний тариалан ч одоо өөр өгөөж. Тэгээ одоо нохоонуудаа виган болгох гэдэг нөө яах гээд байна. Ногоо өгч мөгөөд гааг байгаа. Нэр нохоо гэдэг байгаа штэ тий. Эднэрийг чинь нэрлчиж хүү. Тэр одоо аавыг нь Куро, ээжийг нь Юки,
За тэгээд энэ дөрвөн гүлгийг нь бол Куро Ён, Куро Сан, Куро Ни, Куро Ичи. За бяцхан тайлбар өгөхөд Куро гэдэг нь бол хар шүү. За тэгээд Юки гэдэг нь цас. Тэгээд Ичини Сан Ён гэдэг нь бол 1 2 3 4 гэсэн үг шүү. Ингээд нэрийг нь ойлгох байхаа. Үргэлжлүүлээд нөгөө бурхан агаа маань манай хүний талаар янз бүрийн юм ярилтаа зогсож байна хөөе. Юг нь урд наснда нүгэл хийсэн хүнд өгөх ёстой байсан кармаг манай хүнд андуураад өгцөн гэж байна хөөе. Тэгэд ууг нь бэлэг болгоод дахин амьдрах боломжийг нь үхлийн ой гэдэг одоо тэр ертөнцид муу талаараа нэлийн алдар нэртэй заваарсан газар эхлүүлээд өгчлөө гэд байжсэн чинь манай хүн бол хаана юу хийгээд ямар амьтадтай яаж амьдраад байгаагаа ч мэдэхгүй аз жаргалтай наргагүй амьдарч байна. Бүр нөгөө бурхан шүтэж мүтээд бүр лааж ийна нэрээ. За тэгээ манай хүн Жимсний мод тариал. Бас нохоонуудын тусламжтайгаар ой дундуур төөрөхгүй явж чаддаг болсон учраас эксплортож явж байгаа гол олж молоод бүр. Тэгээ тэр голоос ус татна гинэ. Мөн тариалан гавс өргөсгөж байна гэж юм. Мэдээж энэ ертөнцид бас улирал солигдноо. Тэгээ хувц сунар байхгүй нөгөө туулааныхаа арсыг нөмрийг гэхээр балиар өмхий үнэртэй. Яг яах вэ гэд байжсэн чинь нөгөө нохоо ийм мэдрэл том аалз дагуулад ирдгийг. Бас хачирхалтай нэг юм гэл энэ аалз аягүй хөөрхөн харагдаад их юм. Би ууг нь аалзыг You are my sunshine, my тэгээ энэ аалз нь аягүй чадварлаг хөөе. Ардаасаа нэг тийм цагаан юм гаргаж ирсэн ээ. Даав маа хийж мэйгээд. Тэгэхээр манай хүн өөртөө авч тэжээхэр болдгийн. Тэгээ өнөөхөн ч дуртай байх юм байна. Ямар сайхан амьдралээ. За тэгээ одоо забуутаа ингэж нэр өгчжээ. Удаагүй үйл айсвэ тийм ээ. Манай хүн гэртээ нөгөө аалз маалз нь ичээндээ, нохоонууд нь бас үүрэндээ. Манай хүн өвлчөнгөө гэртээ ганцаараа давс байсан бол гэсэн бодолтойгоо ганцаардаж суунаа. Тэгэд энэ өвлийг дуусуугүй нохоонууд нь том болоод гэрээсээ явчваа хөрхий. Манай хүн ч одоо бараг л 2 дахь ээж аав нь шүү дээ. Бас нулимс туслуулах нэ гэж байна. Тэгсэн хит ханаад бүгдээрээ найз охин, найз залуу малуу дагуулад ирэх юм аа нэрэ. За эднэр ийм байдаг бол манай нөгөө аалз маань бас баахан жижиг аалз гаргаад иржээ. Тэгээ бас өөртөө найдлахын. Бүгдээрээ одоо бүл нэмээд тоход манай хүн би ч бас гээд атаархахаас өөр чадах өөр юм алгаа. Тэгсээр нөгөө нэг аалз чи аваарын дөхөө юм уу юу юм? Дөхөө өгөөд байна. Тэгээ нохоогоо дагаа явсан чинь нэг ийм дүр зург хөвгт чи явж байна. Яг далигаа талиж өгөх гэж штэ. Манай хүн хүүе яаж байгаа наадахаа сулал гээд очисон чинь манай хүнийг шууд яг уу бас вампир те. За тэгээ манай хүнийг гиндүүлж дайрсан болохоор нөгөө карма дулж байгаа юм л да. Тэгээ яг уу энэ одоо яасын хийсний хилдгийг. Ганц нохой байхаар нь гисэн чинь гэж яах юм байна. Тэгээ өөрөө хэлсэн байх нь штэ те. Тэгээ манай хүн ахин цусыг нь сорж одоо хүчээс хэлбэхийг нь зөвшөөрлөө. Айгуу. Манай хүн нөгөө вампирыг чинь гэртээ буюу тариаландаа дагуулж ирээд үзүүлж байна. Тэг мэдээж энэ ургамал болон бусад зүйлсийг нь бол мэдэхгүй шүү дээ тий. Өөр ертөнцийг болохоор ойлгомжтой. Тэг энэ вампир нь судлаач юм уу юу юм? Шинээр харсан юмнуудаа тэмдэглэж аваад сууж явах юм байна. Манай хүн асуудаг юм л та. Тэг наад зүйл чинь шид мөн үү гэж. А бас нэрээ манай хүний энэ амьдарч байгаа газар нь ер нь бол хүн амьдрахын эцсгүй газар юм гинэ. Аюултай аалз, чон, туулай, гахаа гэх ер нь бүтггүй газар аюул сайхан амьдраад байгааг нь бас сонин шид хэрэгэлдгийг нь хэлж өгчээ. Диснес энэ вампирыг нь рүү ширүү гинэ. Тэгэд манай хүн боломжийг гартаа авч надтай хамт амьдраач болжгүй л үүр тэгээд аваа хайлаа. За одооноос энэ вампирыг нь рүү гээ. Дэрүү нь ичиж мичээл манай хүн юу хэлснийхаа утгыг ойлгохгүй төмөс царайлаа. Тэгэл эцэст нь юу хэлснээ ойлгосон юм. За ингээл хамаг бүтлгүүтэл эхэлгүүдээ гэсэн чинь за тэгвэл гэрлээч гэд аваа хайлаа. За тэгсэн энэ рүүд угаасаа нэг язгууртантай муудалцаад очих газар байхгүй болохоор тгийа гэд аваад хайлаа. Ямар их юм аваа ичвэ тий. Тэгэл тимээ гэд тэрвэрэд авлаа. Тэгээ бид нар байшингаас гарч одоо ховын орон зайг нь өгнөө. Тэгээ гаднаас нь сонсвол за маргааш өглөө боллоо. Манай хүн тариалангаа тэлсээр л байлаа. Гиснээс манай хүн бас гойш ганц шөнийн дотор их нэртэй болчдөг. Нэр юу ч хэлэх вдэ нэр. Тэгээ манай хүн харж яснаа асууж ийн л та. Why you жижиг today гэд. Тэгсэн чи ингэж ийн л та. Өөрийгөө хамгаалж байна. Ийм жижиг байхад хамаагүй гар хөрөхгүй үсттэй гэж ийн. Тийм. Тэгж. Маргааш өглөө боллоо. Манай хоёр сэрлээ. Тэгээ бас манай хүн чинь энэ ертөнцийн талаар мэдэхгүй байсан болохоор рүү манай хүний хөгжилд одоо том ахиц гаргахад нь туслаад өгжээ. Гэрэл асаахаас эхлээд давс гаргаж явах хүртэл янз янзын юм зааж өгсөн байх юм байна. За тэгээд цайны навч таридаа гэж чийлэрд суухт нь аваарын төхөө дуугарах хорвоо юм аа нэрээ. Айгуу танил дүр зураг. За тэгээд үлдсэн нь бол ер нь өмнөхтэйгөө төстэй дөө. Тэгээд гэртээ дагуулж ирээд ярилцаа сууж ийн л та. Рүү энэ Тиа гэж зөхөсөн тэнгэрээс зүгтэж явж байсан юм байна. Яагаад хөөгд байсан бэ гэхлээр ерөөсөө айгуу энгийн заяа. Язгууртнууд мань рүүг
одоо сайн судлаач болохоор нэмийн урамлаар им хий гэж дарамтлаад байсан болохоор нь тэрүүн хүндээ C4 суулгачаад яваад ирсэн юм байна. За тэгээд энэ сахиусан тэнгэр эдгээр нь бол одоо бурхантай ойр оршихуй биш. Зүгээр л тархин биш булчин хөвгцөө аваг гэж байна. Энэ одоо рүүгийн хэлснээр. За тэгээд энэ харилцан яриа яаж үргэлжлэх вэ гэхээр рүү айгүй сүртэй босч ирснээр за ерөөсөө чи энд амьдр гişаа. Болно үстэй гэд манай хүнээс асуусан чи тийм гэж. Тэгээ бас л тариалангаа танилцуулж байна. Даганч одоо энэ ертөнцийн нэлийн хүчтэй аалз малзын тэгээ харуулад ангууд тэсэхгүй. Ингээд тариалангийн ажил үргэлжилнэ. Дуусмагц нь манай хоёр өөрсдийгөө цэвэрхэн болгодог шид ашиглаж манай хүнийг атаарах болно. Тэг гэртээ орж ирэнгүүт нь рүү хийлж гин. За тариалан гоё байгаас те. Тиймээс чи одоо үлдчихээ. Би ганцаараа тэсэхгүй байна гэж. Маш сонирхолтой тийм ээ. Яг юу тэсэхгүй байгааг нь бид нар сайн мэдэхгүй байгаа даа штэ. За тэгээ маргааш нь ч бас энэ мэтэр өнгөрч итэл Тиан дахиад тариалангаа томсхыг хэлж байна. Гиснээс энэ Тиа Миан одоо за ингээд саяных шиг одоо над шиг ингээд шүүж мөгөд нэгтгэх юм бол энэ аним угаасаа жоохон та нарыг уурлуулж магадгүй. Тэгэхээр ингээд шүүхгүйгээр хэдүүлээ зүгээр enjoy хийж одоо байцгаая тийм ээ. За тэгээ юу яасан штэ. Тэгээд хэлсэн чинь тэгчих юм бол хурааж барахгүй хүн хүч дутна гэдгийг. Тэгснээр одоо генетийн нохоонууднаас үржсэн талаар гарнаа. Бас нөгөө аалзнууд нь бас зарим нь аялалд гардаг бол нөгөө хэсэг нь манай хүнийг одоо хайж чадлагүй үлдчихэж байгаа юм л та. Тэгээд энэ Тиа гэж сахиусан тэнгэр бас явлаа гинэ. Удаагүй эргээд баахан хай эльф буюу одоо дээд эльфийг дагуулад ирлээ. За тэгээд энэ хэдийн back story нь их энгийн. Тэгээд төрлөг нутагт нь одоо дайн болоод гэр гэж хэлэх газар хайж явсаар байгаа одоо эльфийн үлдээдэл гэх юм уу та. Манай хүн бол ерөөсөө л айгүй одоо найрсгаар хоорондоо муудалцахгүй шүү гэд хүлээж авнаа. За ингээд эхэлж гин да ерөнхийдөө. Одоо миний яг юу хэлэх гэдэг нь харин үеийн ерөнхийдөө тэгээд эдгээр эльфүүдийн нэрийг мартахаас өмнө Лиа, Лиф, Ликот, Лизе, Лили, Лита, Лис. За тэгээд юу баах юм уу? Ливэ гэхээр эдгээр нь одоо хамаатнууд юм гинэ. За тэгээд одоо ингээд амьдрах одоо тариалантайгаа танилцж байна. Бас эльфи олон жил хоримтлагдсан агуу их туршилгаар манай хүний тариаланд мэдэгдэхүйц хэмжээнд мэдрэгдэхүйц хэмжээнд одоо өөрчлөлт гарчээ. За тэгээд эльфүүдийн яг хүсэжсэн хоёр зүйлээ нэг нь бол биелсэн. Тэр хоёр нь юу байсан бэ гэхлээр гэр олох мөн үр удмаа үлдээх гэж байна. Тэгээд энэ царайнуудыг харахаар яг яаж үр удмаа үлдээх ч ойлгомжтой шүү дээ. Ингээд байж итл нэг эльф нь аюу хачирхалтай ваар бүхий зүйл гаргаж ирсэн ээ. Талах юмэр ингэж байна. Манай хүн ч их юм бодлого хийлцээд өгчлөө. Ингээд тэр талхаа бол тэгээ яадаг ч байсан хийгээд идчихлээ одоо өнгөрсөн. Гэхдээ амруугаа хийж байгаа юмныхаа одоо урц найрлагыг бас харж л юмар юм байна. Манай хөө рүүгээс асуудгийн. Энэ хин нэгний газар нутаг биш байгаа даа гэсэн чинь. Яг хөө ерөнхийдөө бол чөтгөрийн хааны газар гэж хараалагддаг. Гэтэ чи тэднээс ямар ч тусламж аваагүйгээс хойш энэ чиний газраа гэж тайвшруулж байна. За дахиад сануулаад хэлэхэд энэ хоёр маань ихнэр нөхөр штэ. За тэр яг вэ шинэ өглөө шинэ эхлэл тийм ээ. Тариалан лугуу явъя да гэсэн чинь нөгөө хаалцсан хатан зүгийг хүлээд аваад ирлээ. Хамгийн ачирхалтай нь энэ зүгийн айгүй тачаа. Найрвч болоо. Ямар ч байсан өөр барьж өгөө тэгээд тэжийхэр болчтой. Зүгийн бол авч магадгүй гэж бодсон юм баху. Тэгээд олоолаа болсон болохоор усан сан барьж нөгөө голоос ус татах гэдэг ажлаа эхлээд тэгээд дуусгачваа гэж. За угсраад будааны талбайтай болоод тэгээд ургаа дуусгаар нь хурааж аваад идэж үзүүлнэ. Мэдээж таалагдана шүү дээ. За ингээ манай хүн хизээ хойно бааха охтуудын дунд өмхийн өнөртүүлээд яваад хасаа ичүү яв. Халуун усны газар хийя гэд хийчлээ амар юм аа нэрэ. Тэгэд бүр бохор гих одоо айхтар асуудал слаймаар шийдчихвэл яах вэ нэрэ. Дундуур манай хүн чинь бүр юу вэ? Мөөг тарих ургуулах тал дээр одоо ажиллаж. Манай хүн чинь нөгөө халуун усны газар нээж ийн хөөе. Тэг хэрхэн ашиглах талаар энэ ертөнцийн зааж өгч байна. Дааж нөгөө хэд нь шууд үзүүлээд өгөөч гэх юм байна л та. Тэг би бас бодсон юм л. Заас арай ч гэсэн чинь үзүүлчихвэл яах вэ пис. Тэг өөрөө тэг айгу дуртай л байгаа юм шүү дээ тий. За тэгэл ингэн тэгнэ гээ зааж явсаар байгаа. За болсон одоо гараа гэсэн чинь ороод ирэх юм аа нэр яатсан хорвоо вэ нэр жаргацсан зовлон юм аа нэр. За маргааш өглөөнөө дахиад 5 эльф таних гэдэг айлд нэгдъя гэх юм байна. За нэрийг нь дурдвал Ласа, Лафа, Лалар, Лаша, Лалу, Лами гэж байна. За тэгээ танилцах процесс бол ерөнхийдөө өмнөхтэйгоо төстэй. Тэгээ дахиад баахан эмэгтэй амьтад нэгдлээ. Эльфүүд нь ярилцаж л байна л та. Тэгээд гэрээ барьцгаая үржицгээ гээл те. Тэгсэн чинь нөгөө нэг Куро гэд нохой байсан да. Эцэст нь нэг юм өөрийгөө танилцуулж байна. Тэгээд за Куро нь ойд ганцаараа хэсүүчилж явдаг. Тулаанд ялагдаж үзээг айхтар нөхөр байж л те. Гэтэл нэг юм нохой буюу одоо Юкидэд таарчээ. Тэгээ ялагдчихээ. Гэр бүл болжээ. Юкигийн гүзээ томорчээ. Азуудаж яваад ой хаан тулааж баагаатай таарчээ.
Мэдээж баавга цатгалан байсан болохоор манай хоёрыг шархтуулаад орхиод явжээ. Тэгснэ ойн төвд байдаг том модон дээр ирсэн чинь нэг гай бүр айгүй аятайхан амьдарч байжээ. Куро энэ од ирсэн амьтад удаан нэг газараа байлгүй дандаа л байнга нүүдэлж явдаг. Байхад яаж энэ сул дорой харагдаг нөхөр энд ингэж амьдарч чадаад байна гэж бодсоор гарт нь байгаа зүйлээс хязгааргүй хүч мэдрэгдэж манай хүн за өхүүл тэр үзье байж тал хашаандаа оруулаад гейт зэрлэг гахамахаар дайлсан. Тим ангасыг дийлж идэх хэвээр солиотой гарна гэж бодсон. Тэгээ мань хоёрт орон байр өгсөн. Тэгээ угаасаа эхнэр битээр энэ гаяг сөрөх бодлого байсан. Харин ч эзнээ болохоор шийдсэн. Бас түүний өгдөх хоолн жамттай. Удалгүй зулцгнууд маань төрөө том болоод олуулаа болсон. Тэгэд эзэн маань нэг л мэдхэд одоо том сүргийн толгойлогч болчихсон байсан. Тим олон эмсийг өдөрдөж ийн гэхээр яалтчгүй миний дагах хүн мөн. Бас нэг зүйл нь манай эзэн бид нарыг Inferno Wolf гэх аимшигтай амьтад болохыг мэдэхгүй байгаа. За тэр тэгж яагаад болох байлгүй дээ. Одоо л эзэнтэйгээ уулзсандаа талархаад барахгүй нэ гэж хэлснээрээ энэ эпизодод дуусчдаг юм аа. Тэгээ манай хүн бас өөртөө сайхан шин гэр барьсан байна. Яалтчгүй одоо энэ газартаа эзэн юм гэсэндээ ийм сайхан байшинтай байж явах юм байна шүү дээ. Тэгээд байшиндаа ороод өрөөнүүдийг нь үзэж сонирхоод явж идэл айгүй сүртэй том цоож можтой өрөө байна. Юу юм бол гэж очиод үзсэн чинь харин тийм ээ энэ өрөөнд их юм болох нэ. За тэгээд өөр 50 дөө бөөндөө нэг карри хутгаж идчихэд өвөлдөө бэлдэж байна. За тэгээд энэ өвөл нь өмнөхөөсөө ялгаатай нь олоолаа байгаа учраас хөгжөнд тоглоом хийж гэртээ тоглож өнгөрөөсөн сайхан өвөл болж байна. За тэгээд өвөл дуусмагцаа хамтдаа буцаад ажилдаа орох гэтэл нөгөө забуутан чинь дөхөө өгөөд байна хөө. Юу яач вэ гэсэн чинь луугүй вайвар нь илүүтэй ирж ийн гэж юм. Тэгэл манай хүү яах вэ хүү зүгтгоо тулалдах гэж бодоогүй юу дайрж байна. Тэгэхээр за шааш гэд чин сэтгэлээсээ энэ тариалангаа хамгаалах боо талаар бодоход гарт нь айгүй ачиргалтай сонирхолтой хийцтэй жад гараад ирлээ. Тэгэл ерөөсө 2 удаа шийдэл нөгөө нэг вайвар нь гэдсэн аюултай амтныг чинь зохицуулчвал яах вэ? Тэг яг одоо нэгэнд алдсан яаж ингээ хаях вэ хоол хийгээд идээ суучвал яах вэ? Тэгсэн чинь бүр юу энэ вайвар нь гэдэг амт чи бүр эндээ бол аюул гамшиг сүрэл юм байна хөө. Яг саяных шиг нэг амтан гарч ирэхэд чөтгөрийн хаанд бас бүхэл бүтэн айрмыг дайчилдаг мажилдаг гинүү. Тэгэд ийм аюултай амтанд хажуугүй ойд нэг гайд айгүй амархан ялагдчихаар манай хүнийг одоо тэр ойд бүгсэн мангас мэтэр төсөөлж яхад хажууханд нас дураа юм гээд одоо луу юм уу юу юм. Манай хүний саяны амтныг одоо яасан хийснийг хараад бас гайхширж ийн л та. Тэгээ манай хүнээс одоо болгоомжилж ийн. Нэгэсэндээ бол манай хүн энэ ертөнцийн хамгийн хүчтэй юм байна. Яа нэр юу ч хэлэх вдэ. Яасан сайхан амьдрал вэ. Манай хүн юу болсон яаснаач мэдж байгаа юм байхгүй. Дарс хийн мэн гээд байж ийн. Тэгээ энэ одоо баахан охтуудад дарс суулгаж байгаа яг яах ч юм бол. Тэгээ манай хүн за манайхан хөлөө угаагаад энэ үзмийг бяцлаарай. Шивэртэй нь холоогоорой. Ийм юм төлмөлсөн юм бэ штэ тий. Бас хоргон шүү. Тэгээд энэ хэд маань дуутай хууртай хөгжилтэй наргагүй усан үзмээ бяцалж дууслаа. Тэгсэн ч хөө нөгөө бурхан чинь охин буюу одоо газар ихийн бурханд юу ч хүү загнуулцаа сууж байна. За учир юу байсан бэ гэвэл манай хүндээс нь түүл айгүй их ирч хүч шаарддаг. Тэгээд жирийн хүн ашиглавал хамаг ирч хүчийн сороод ерөөсөө өхөлт хүргэдэг. Харин манай хүн ирч хүчээр дүүрэн биений ачаар одоо тэхэхгүй тэгээд болоод яваад байгаа маань л та. Бас энэ жад нь грайм гэд ариун жадны хуулбар юм байна. Тэгээ хүнд байх эсгүй юм байх уу. Тэгээл тэгэж гайхшруулахар хүчтэй байсан юм байна шүү дээ тий. Тэгээ охиных нь ерөөсө хамгийн их ууралж байгаа ганц шалтгаан нь юу байсан бэ гэхээр яагаад өөрийнх нь одоо хөгшин өвгөн байгаа болох талаар байлаа гэж. Тэгээ ахин нэг айгүй танил дүр зураг бүхий хэсэгт юу гарах вэ гэхээр энэ бас нэг гарч ирсэн цус сурагч бол Флора. Тэгээ Флора хүргэн ахтайгаа хэрхэн танилцж байгаа талаар гарнаа. Хажуунаас нь манай рүү дүүдээ одоо нөхрөө магтаа зогсож байна. Нэрээ ингэх зуртай манай хүн энэ нохоонуудаа ямар хүчтэй одоо ямар амьтад болохыг мэдээд авчдаг. Тэгээ яагаад чи энэ дүү манай хүн одоо цуу болон одоо энэ месошл хийж өгөх болоо явцдаг. Тэгээ хүргэн ахындаа хэд хоноод за ерөөсөө энд амьдрандаа гэд нөөх болохоор юмнуудаа аваад ирээ гэдгийг. Тэгээ одоо та нар энийг харалтай бүр юу вэ? Бүгдээрээ эмхтэй. Бүр энэ хоёр үнэ нүртэл эмхтэй гэж боддоо. Манай хүн энэ хоёр үнээрээ за өнөөдөр ч сайхан дээ гэсэн харцаар харж байна. За тэр манай хүний саах мах яг уу те. Энэ сахиусан дэнгэр аштай юм байгаад байгаа шүү дээ те. Энэ одоо баг тосгон болчлаа доо. Тосгонд ганцаараа байгаагаа анзаарч яваад эргэж ирэхдээ бас 3 сахиусан дэнгэрүүд дагуулад ирнэ. Гэтэ нэг онцлог нь юу вэ гэвэл энэ Lizardman гэдэг овог дагаж иржээ. Бас бонусанд нь дахиатай. Бас нэрийн дүүгэн буюу Flora-г дагаж ирсэн. Октод нь одооноос мэйд хийх юм бэ. За ингээ манай хүн аль хэдийн амар сайхандаа жаргасан ч одоо баг болохоор болчлаа шүү дээ те. Би ууг нь баргийн хүн датаар. Тэгээ одоо юун тулд олуулаа влээ те. Манай хүн одоо ажиллаа хуваарлж ийн л та. Нэг 3 сахиусан тэнгэрт нь эргэн тойрон аалзнуутай хамтран манах даалгавар өгдөг бол хүчний ажлуудыг Lizardman-удад нэр ихний нөгөө эрдээ эльфүүдийн төлөөлөгч байсан шүү дээ. Тэр чинь ойр руу явж ирээд үлдсэн одоо эльфийн гişүүдэд дагуулад иржээ. Гайхалтай шүү нэрээ. Энэ олон хөөрхөн мөө. Юу мөө
Охтууд донд нэг ч эрэгтэй хүн алга байх ч гэж штэ нэрээ. Тэгснэ манай хүнийг нөгөөдөл чинь бүсэлж аваад үржих талаар. За одоо ингээд айгүй олоола том тариалантай болцсон. Ерөөсө тосгон болъё гэд тосгондоо нэр өгөх талаар овгуудын төлөөлөгчтэй хэлэлцэж буй энэ бүлгөө. За тэгээд ярилдаж их модны тосгон болвоо гэж. За ингээд манай хүн тосгоны ахлагч болж одоо тосгон болсны баярыг тэмдэглэж нөгөө вайна гаргаж ирээд бүгдээрээ өнөөдөр хагаш. Тэг ёстой л хагаш. Тэгэл маргааш нь одоо манай хүний тосгон зарим тариалангаа ураагаал, зарим нь саагаал, зарим дахиад арчилж байсан бол манай хүн тосгоны ахлагч болсноо одоо бодож зогсоход нь аюулын дөхөө мөхөө дуугарч ин хөө. Бас яачваа гэсэн чинь юу вэ? Чөтгөрийн хааны илч ирсэн гэж яах юм бэ? Манай хүн за одоо яадаг вүлээ гэсэн чинь нөгөө Чөтгөрийн хааны элч чинь айгүй боловсон дүрээ эхлээд танилцсны бэлэг болгон энэ лонх бүхий зүйлийг одоо өгсөн юм санжээ. Тэрэнд нь манай хүний эхнэр бол айгүй дуртай байна. Тэг яриа яаж үргэлжлэх вэ гэхлээр энэхийн талаар чамтай ярилцах хэрэгтэй байна гэж л дээ. Нэр энэ газар чинь Чөтгөрийн хааны газар те. Айгүй бол татвар материал нэх гэж байгаа үз гэж бодонгуудаа. За тэгвэл бүх ургацынхаа 10% өгье гэж байна. Нөгөө элч нь айгүй одоо баярлсан, тайширсан, гайхширсан байдалтай. Болох юм уу гэж байна. Манай хүн бол тийм ээ тийм бололгүй яхаа өглөөс өмнө нэрж авч байгаарэ гэж. Нөгөө элчнээс айгүй дуртайгаар за ойлголоо. Энэ ирчээрээ сайхан найрамдаж амьдарцгаая гэж. Тэг гэрээ хэлэлцээрээ хийж дуусангууд нь одоо энэ лонх бүхий юм нь дусааж эсвэл одоо ууж хэрэглэж болдог ямар ч чархыг идгээд ховор юм уу та. Бас нэрэ ердийнхөөрөө бол өөрийнхөө одоо ашигын 50 юм уу 60% Чөтгөрийн хаантай гэрээ хийдэг. Манай хүн чинь бол одоо бүхэл бүтэн Чөтгөрийн хаантай 10 хүрэхгүй хуваар гэрээ хийж чадсан нь бас гайхалтай юм а гэжээ. Тэгсэн нөгөө талд айхтар юм ярилдэж гин хөө. Юу ээ энэ рүү тий хоёр чинь нэг нь бүр их шидтэн нөгөөх нь бүр одоо хамгийн хүчрэхэг сахиусан тэнгэр мингэр мөн энэ дээд ил бас манай хүний чоннууд бүр эндээ бол амар хүчтэй зөвлөд юм байна. Тэгээд нөгөө нэг дагуулж ирсэн 3 сахиусан тэнгэр нь алуурчин сахиусан тэнгэр гэдгээр алдартай малдартай бүр юу вэ? Манай хүн чи энэ ертөнцийн одоо хамаг хүчтэй амьтадтай амьдраад байгаа юм уу? Хайш. Бүр олоогүй заяа. Эднэр дундаа хамгийн хүчтэй нэгэд байгаа шүү дээ тий. Нэр яалтчгүй 2 дахь амьдрал гэсэндээс жаргаж чадчихин тий. Бүх талаараа жаргаж шүү. За угсраад шууд нөгөө өмнө зүгт амьдардаг луу муутайгаа уулзалт хийж чинь. Тэгээ нөгөө луу нь өөрийгөө танилцуулж чинь. За намайг бол дурайн тэгээ бүх луугийн одоо жинхэнэ удирдагч гэж чинь. Бас манай хүнд одоо бэлэг болгож энэ чамин хийдтэй сэлмиг өргөн барьсан юм байна. Гадаад харилцаа яраад өстө балааг нь авах нь дээ гэсэн чи бүр хагш. За ингээд нэг нь тосгон мосгон болоо явчихж байгаагаас шууд цаашдаа гадаад харилцаан дээр анхаарах юм байна да. Ерөөсөө одоо зочдтой зориулж байшин барий. Угтаж авдаг болын болъё гэд. Тэгэхгүй бол өмнө нь бол угтаж авах гэхээсээ илүүтэйгээр зүгээр барьж аваад тосгоныхоо үүдэн дээр одоо авчираад байгаа юм байна. Тэгээд забуутан дохио өнгөд бүгдээрээ зэвсэг бариад угтах биш одоо тулалдгаар явдаг байсан болохоор эльфүүдээр хонх хийлгэж авсан юм байна. Энэ мэтэр одоо яаж зочдоо угтах мухтах яах ийхийг нэг бодож олсон гэх юм уу да. Тэгээд рүү хажуунаас нь итгэлтэй нарахгүй за хайрт байна. Надад татаг гэснэ. Та нар л ирсэн юм уу те? Тэгвэл бусдыг нь дайсан гэж үзлээ шүү гэд ойд нуугдж исэн хоёрыг нь гаргаад ирлээ. Тэгэл айгүй гой зочныхоо байшинд оруулж ирээд түгжчихлээ. Тэгэхээр нь гайхаад яг яасан бэ гэж асуувал нэгт эднэр бэлэг авцраагүй. Хоёрт ойд хамтрагчтай нууж байсан гих шалтгаануудаас болон энэ одоо хүн мангас яв гэсэн баха тий. Эднэртэй арай өөрөөр харьцаж байна. Тэгээ манай хүн сайхан сэтгэлээр сайхан хоол биш сайхан дарс өгөхөр болтыг. За тэгээд энэ хэдийг маань согтоож байгаад яах гэж ирсэн бүх юм мэдэд авчлаа хөрхий. За тэгээд ерөнхийдөө бол ийм заяа. Энэ одоо хүн мангаснуудын амьдардаг хауулын тосгон нь ерөөсөө уул уурхаагаар бусад тосгоноотой одоо худалдаа хийж амьдардаг. Тэгээд зарим нэг шалтгаанаас болоод боломжгүй болоод шинэ бизнесийн хамтрагчаар манай хүний их модны тосгоныг сонгожээ. Тэгээ юу наймаалцах вэ гэхлээр будаг тэгээ шилэн болон төмөр урлалыг наймаалцахаар болжээ. За тэгээд тэр бэлэг мэлэг өгдгийг нь бол мэдсэнгүй sorry чорой. Дараа ирвэл юм авцарнаа гэхдээ бити их юм бодоорой. Манайс нь жоохон ядуу шүү. За ингээд хаавлын тосгонтой бол бизнесийн хамтрагчид болсон юм гэдэг. Тэгээд нар маань ойг тэр болгон гатлаж ирээ тэгээд бараагаа үүрээ тарьж чадахгүй учраас бараагаа яаж тээвэрлэх вэ гэсэн чинь энэ нэг луу байгаад байгаа шүү дээ тий. Байнга паб баарнд орж байгаа юм шиг. Манай хүний гэрт ирж тасраад байдаг болохоор энэ лууг одоо нэг ачаа зөөлтийг нэг торох дарсаар сольж одоо 8 гэх юм уу та хийжээ. Тэгээд бараагаа сольчод ирсэн чинь нөгөө нэг хаавлын тосгоноос чинь ямар нэгэн гайхамшиг төвчин зүйлээс болж одоо залуу бүсгүүчд энд амьдрах хүсэлт гаргасан юм байна. За тэгэд би энэ дэр нэг юм хэлэхгүй шууд үргэлжлүүлээд манай хүн за энэ арай л дэнтнэ. Тэгвэл манайх тосгондоо ажиллах хүчин болгож дуртай хүлээн авнаа. Хариуд нь залуу ирчүүдийг ч бас явуулаарай гэсэн байх юм байна. Тэг яг хөө тэр энд ирж амьдрах хүсэлтэй хүмүүс нь ирдэг. За тэгээ манай хүн нөгөө залуучууд маань юу болов гэдгийг. Тэгээд үнэхээр л залуу ирчүүдийг явуулжээ. Одоо тэгээ яах вэ? За одоо ингэж хэд чимдээ вила тоогоо алдчихлаа. Баахан охтуудын донд манай хүн ганцаараа үлдчихэж байгаа юм байна. За одоо тэгээд энэ үнэ
нөгөө хаалынгээс ирсэн оршин суугчид маань боол мол болно гэж бодсон бол айгүй айсан гинөө юу гэнэ. Гэхдээ манай хүний удирдлагын дор байгаа тосгонд бас арайш тийм юм болохгүй бах тийм ээ. Бас нэр манай хүн энэ тосгонд ганцаараа шид ашигладаггүй байх юм байна. Бүр слайм хүртэл манай хүн шид ашигладагаараа флекстэйж. За тэгэл байжсэн чинь хаад юм уу да баг. Хамгаалагч тагнуудынх нь нэг нь ирээд хийлж чинь. Ойд тулаанч байгаа цустмогоо хоёр хоорондоо зодтолдоод бүр балааг нь авч ингэж чинь. Тэгсэн манай хүн гайхаад зогсчихсэн аа. За ерөөсөө би очиж. Би оцсон дараа үнэхээр л ганц. Мэдээж манай хүн л болсон юм байна. Махан биеийг нь зүгээр хайх. Сайхан шүл мүл хутгаад идчих юм мэдж байгаа штэ цаад чи. Үргэлжлүүлээд манай хүн майонез хутгаад мисо эсгэж бүр гал үе. За тэгээ яг хуу манай хүн дээр эцэст нь нэг юм дварф ирлээ. Манай хүн ёо ашгүй дээ. Бамбай сэлэм хойг дуулга одоо өстө жинхэнэ бутаун маун дээр тавьчихсан байжсэн чинь юу вэ? Бүр улаан аригчд байх. Тэгснэ ингэж юм л та. Бид гурав таны тасганд айгүй аятайхан дарс байдаг гэж сонслоо. Тэгээ одоо бид гурав бол ерөөсөө архины төлөө бүхний зориулсан. Одоо хүсвэл тэр мэдлэгээсээ хуваалцъя гэд манай хүнд хэрхэн нэрмэл архийг одоо нэрхийг заагаад өгчлөө. Тэгээд энэ тосгон маань ерөнхийдөө аригчтаар ингээд дүүрж байгаамаа. Нэг онцлог нь тэгээд одоо өөрсдөө л хийж уух юм да тийм ээ. Манай Хираку шууд за бид нар цагаан юмтай босноо тэмдэглээд өнөө орой бол хагш. За маргааш нь болдгоороо болоход нэг луу бүр манай хүнийг зансан уу яасан айгүй сэжиг бүхий байдалтай наашаа ирж байна. Оо пэсэл шууд өөдөөс нь жадаа шидэх гэтэл нөгөө дороо юм чин ирээд мөргөө давангууд ардаас нь цэмбийсэн цагаан луу ирж байна. Яах нь гэсэн чи харин мань хүнийг тосгонтой зүг үнс болгох нэ. Гү тэгэнгүүт юу гэж манай хүн тэгээд хараа зогсгоо. Юун тулд домогц жад мадтай байлээ. Ерөөсөө шууд Daddy chill. Ямар нэг азарт болтчихваа. За тэгэл юун луу муу яасан ийсэн болсон чинь дурам чин ихнэр хөвгдөд дагуулад ирэх юм байна. Энэ одоо яг юу болоод байна вэ гэхлээр мань дурам шүн оройн цагаар ганцаараа нэг тийшээ яваад гостоо эргэж ирээд байхаар нь ихнэр охин хоёр нь хартсан юм байна. За тэгэл асуудлыг нэг тийш нь болгоод энэ ласти гэд охин нь энд амьдрах болоо хөрхий. Луу хит хүчрэхэг болохоор энэ фармын ажилд арай л тохиолгүй байж л дээ. Тэгээ ер нь бол луугийн овг нь энэ ертөнцийн бол номер 1 овг юм байна. Хүч чадал, мэдлэг, ухаан, боловсрал, урлаг, уран сайхан гэдэг айгүй давгүй үзүүлэлттэй овг юм байна. Тэгээ манай хүн одоо ерөөсөө л гадаад харилцааг л даатгачих юм байна гэд. Тэгээд энэ ласти гэд луу албан ёсоор гадаад явны сайд болвоо гэж. Тэгээ юун тулд гадаад явны сайд мэдтэй байлээ. Одоо нөгөө гадаадас ирээд байгаа хүмүүсийг ч угтаж авна өстэй тийм ээ. Тэгээ нөгөө Чөтгөрийн хааны элчмэл чинь бүр сандчаад яана намайг ухааны юм бодож юу худалдаа наймаа авъя-гээл сууж. Тэгээд элчин эргэж ирээд ярилдчихээн. Дарт төмөө яах вэ? Өнөө тасган чинь бүр луу муутай. Энэ цэргийн хүч нь бүр арай ой. Тэгээ ерөөсө тагнуул магнуул явуулчих гэхээр баригдчул дайсхинж ийн гэж заваарсан юм болно. Гиснээ охиноо тагнуулаар явуулааш. За тэгээд энэ охин нь бол өөртөө ихтэй байна уу? Бараг очиж шууд манай хүнийг ухааны юм ярьж чинь. Тэг мэдээж юу гэж тийм болох вэ? Очиж шууд луугаар өгтүүлж аваад тасганыг шинжиж эхлэв. Яг бол лизард минь мангас хүмүүс орг, дварф байна. Яг гоо хэцүү юм. Тэг бүх армаараа дайрвал барж магадгүй юм байна гэж мэгээд харж илээ те. Барах нүгөө. Тэгээ манай рүү дүүтэйгээ Дия тэгээд энэ гурван алуурчин сэхүүсэнд ингээд хай эльфийн айрын болоогүй тэгээд нөгөө Demon Spider, Inferno Wolf бүр сүргээрээ. За энэ тосгон чинь бүр ямар тосгон бэ өө? Ийм гаруудыг нэгхэд байж байгаа гэхээр дээр нь нэлээд левгүүгээр сууж байгаа та. Манай хүн өө сайн байна уу? Төөрцөн бол тусалчих уу гэсэн чинь энэ одоо охин нь буюу Florem юу хүн бас байдаг гэсэн юм. За энэ мэтэн ч явах гэснэ. Чамд хамаагүй гэснэ яваад өгдөг. Тэгээ ойлгомжтой шүү дээ. Дараа нь тэгээд мэдсэн аа манай хүнээс одоо тэгээ өгтлээ айдаг болчихсон гэх юм уу? За тэгэл байжсэн чинь нэг слаймын гарч ирээд ганц торох дарсан ууччихл дээ. Бүр тосгоноороо хурал мурал шүүх прокурор болоо явчлаа. Бүр ганц торох дарсан тэр өглөө найрагчд. Чи битийн дагууг нь ялгаад л тавьсан. Ингээд бөөнөрөө шүл буцалгаж зогсохдоо манай хүний далайн гаралтай хоолмол ярихыг нь сонсоод яг нөгөө манай хүний санал болгодог хоол нь үргэж одоо шинэлэг тэгээд нэг тийм гоё байдаг болохоор шууд хамгийн ойрхон бомб хот руу загас За ёо тэр манай хүний яриад байсан хавч мовч янз бүрийн далайн гаралтай орцморч сайх гэж байна. Би яг аваад ирдэг юм. Гэтэ тэр хотоос нэг 8 чин дагуулад ирлээ. Тэгээ манай их модны тосгондоо цаашдаа 8 хийн мин баахан юм яриад яваад өгдөг. Тэгээ яг энэс 3 хоногийн өмнө яг юу болсон бэ гэхлээр. За энэ ах бол Майкл Горон. Майкл тэр гарууд цаг маг авахгүй бүр шууд бараа өгн аавн болоод юу болоод байгаа юм бэ? Хаанхын хинээс вэ? Зайлуул их гэсэн чинь нэг л жирхээ явчлаа. За ятаж уулзъя гэсэн чинь шууд Чөтгөрийн хаан туслын хамгийн хүчрхэг шийддэг. Хажууд нь нөгөө галзуу солиотой луу Dustis Moon бараа мараа үзье гэсэн чинь айгүй сэжиг бүхэд төмпөнд даавар бүтээсэн юм байхаар за энэ олигтой юм байхгүй нэ яана ядаж яхад лизард минүүдээр хүрээлүүлсэн буруу хөдлөл өглөө за
шагээд зүгсэн чинь айгүй ховор алдаршаад байгаа жимснүүд нь байж яхан тэрэ. Эндээс л ашгийг цөм ерөөсөө ингээ. Тэр загас махсыг чинь бэлдүүлье. Намайг ирсэн газар л дагуулад явчих. Надад бизнесийн санал байна. Тэгээ хаашаа явах вэ гэтэл үхлийн их модны тосгон гэж. Тэгэл ямар тос. Тэгэд ирсэн чинь бүр юу вэ? Жохон химнэл алдсан бол алуулахар хэмжээний амар дарамтыг тиссэн өөрөөрөө бахархаж явж байгаа нь энэ байна. Тэгээ дахиад нэг луу ирсэн манай хүнийг өдөж мөдөш. Бас юу луу муу болоо явчваа гэхлээр энэ луу нь мань Дораймын их чин юм байх. Манай хүн найрамддгаараа найрамдаад үргэлжлүүлээд энэ нэг Япон тоглоом байна да. Тэгээд энэ тоглоомоо тоглохдоо нэг ялагдвал нэг хувцас дайлна гэсэн бооцоотой байхгүй. Манай хүн хожигдсоор бандган дээрээ тулаад ганц амтай болцсон гэх юм уу да. Тэгээ бодлоо өөрөө халбаар хожигдоош. Одоо тэгээ нэгэнд хожигдсан тайлахгүйгээ тайлчих тийм биз дээ. Та нар хар. You are my Та нар юу арах гэсэн? my Юу арах only гэсэн бэ? sunshine. Их чинь явж өгөхгүй тэгээд зүгээр ингээ мань хүнийг өдөөд байхлаар нь багшуулгад ажиллавч. Нэр энэ Ламия гэдэг овоос ийцсэн шүү. Тэнгүүч Чөтгөрийн хаан тулсын гүнж баг айрмаа дагуулж ирээд мань хүнийг Чөтгөрийн хаан тулс манай хүнийг тосгонтой айтах юм бол угаасаа барахгүй шүү дээ тий. Тэрийг нөгөө нэг бэлчээ охиныг мэдчихсэн болохоор 3 Ламияд нэг торох алим өгөөд тус бурт нь 100 цэрэг гээд Чөтгөрийн хайрам руу явуулсан юм байна. Тэгээ тийм ч учраас Чөтгөрийн хаан тулс их модны тосгон хоёр дайтайг үлдсэн байдаг төвхтэй шүү дээ. Тэгээд толгойсон дөрвийг нь барьж аваад манай хүн дээр аваад ирдэг. Тэгээ нөгөө Флора минь энэ гур дээр бол тулж ажиллахыг бас Чөтгөрийн хаан тулсын гүнжийг бас арайч ажиллуулад иж бас яаж чадах вэ? Хэд хонуулаад тэгээ явуулнаа. Энэ гурван тэнгийг бол энд үхтэл нь ажиллуулна гэжээ. Тэгээд яг хэд хоногоос нөгөө нэг илчин нэрээ гүнж мөнжээ аваа явчихдгийг. За өвлөөс өмнө ургацаа хураах гэсэн чинь илүү гарч мараад агуулгаас нагаж сагаад заваарсан юм болонгууд энэ ласти билүү луун. За энэ илүү гарсан ногоонуудыг ерөөсөө манай гэрээхэнд өгчөө гэд. Тэгээд энэ маань ихчтэйгээ хамт өвөө эмээ ээж аав ургац хүргэж өгдөг. Их чинь эргэж ирэхдээ аюу болон Яма эльф буюу одоо уулын эльф дагуулад ирлээ. Яг үндэ би ч Stark эльф гэж бат. Энэ эльфүүдийн амьдарч исэн ууланд хоол унд мэнд олоход хэцүү болсон гинөө. Тэгээд энд амьдрна гинэ. Тэгээд энэ эльфээр уулнаас шавар олуулад манай хүн чи вар мар хийж мэгэ. Тэгсэн ойр хавьд нь даанчин гараад ирсэн байна гинэ. Тэгээд тэнгууд шууд судалгааны баг явуулъя. Явуулнаа. Манай хүн тэр олон охтууд дунд одоо багтахгүй болсон уу яасан. Дахиад нэг халуун усны газар бариад ороос очиж. Тэгээд энэ гурав бол үнэн бүтэхгүй гурав юм аа. Манай үндэ хамт усанд орох гэж байгаад баригдаж мэрэгдээ. Орох гэж байгаад энэ Флорент баригдсан байж байна. Тэрний оронд манай нөгөө судалгааны баг нь эргээд ирж байгаа. Тэгсэн тэнд нь цус томоогоо байна гээд бүтэр түргэн устгалын бага явуулъя. Агнуулъя. Учир юунд вэ гэхлээр ерөөсө тэр могоог нь идэхээр нэг тийм хүүхэдтэй болно гэдэг одоо мухар сүсэг байдаг юм байна. Тэгээд энэ эльфүүд нь манай хүн рүү хэвтэрч орчлоо гэхээр нь яваад утсан чинь айгүй намтай сууж байна. Нэг тийм гоё тайван амгалан нэг тийм байдаг та тий. Тэгээ сууж ийл. За тэгээ өвчин байвал идэгчээсэ гэсэн чинь нэг охин нь асууж ин л байна л та. Гашуу мэдмээр санагдаж байна уу гэсэн чинь хоол мол яг улаан л жимс идэж олж чадж байгаа гэж юм. Тэгээд энэ охин хэлж илэн л та. За та жирэмсэн болчихжээ гэж юм. Галгал бүр уу. За энэ ч одоо бүр юу ч болчих доо. Манай хүний нэг өдөр чинь дээр үед бол өглөө босоод удаас ус гутгаж уугаад нэг тийм байсан да. Одоо ямар усныг нэг харъя л та тий. За манай хүн яадаг ч байсан үд болтол унтаж үхрийн дуунаар сэрж үер болтол шээ. Яг гоо манай хүн ингэдэг нь учиртай л та. Эрт басах гэхлээр үйлчлэгчд нь заавал төрүүлж босох гэдэг болохоор ингэдэг болсон юм байна лээ. Тэгэд үргэлжлүүлээд нэг хашаа машаа гэр орноо тойрж юу болж ийн яаж ийн хийж шалгана ч одоо гэр ийзэн байна да. Тэгээд өглөөний цагаа уучаад албан ажилд орноо. Тэгэл тэр хавтаа бас өнгө зүс дэмжих гээд нэг хитэн цэцэг тарчлаа. Юм хов урлах гэд бас гой юм хийж ийн л та. Тэгээд энэ тасганд бол дасгал хөдөлгөөн гэсэн юм бол хийдэггүй. Гэтэ яг тулааны бэлтгэл бол хийдэг юм байна. Тэгээд ингэж явсаар оройн хоолоо идээд эндээ одоо тосгоныхоо иргэдтэй зарлах юм хүн байвал зарлаж хэлчихэд тэгээ жоохон байжгаад усанд ордог юм. Гэт тэр бүхэнд эндээ хамт ордог байсан үе юм уу дурсаж морсож гайхуулаад байгаа юм уу яагаад байгаа. За тий энэний гайхуулах майхуулах гэж байгаа бүр дүүр чи тэрэнд нь гайхаш. Өөрөөх нь хэлж байгаагаар бол одооноос л хамгийн хэцүү мөч ирдэг юм байна л та. Одоо тэгээд өөрсдөө харахгүй дөө. Маргааш нэг хачин чихтэй нөхөр манай хүний босгосон хоёр хөвшөөнд бүр мөргөж цөгдөд балайг нь авч ийн.
Тэг бүр хамгийн хачирхалтай нь тосгоны тэр айхтар чин хамгаалтыг юу ч хүс сэтлээд ороод ирэхэр чинь бүгдээрээ савлна үсттэй те. За тэг яадаг ч байсан янз бүрийн асуудлыг бол гаргах гэж ирээгүй юм байна. За тэгээд юун төрөнд энэ хүн үгүй цус сурагч буюу одоо цус сурагчдын өвөг дээдэс Wargrave гэдэг нэг юм байна. Тэг яг уу Рүрү шиг жирэмсэн болсон гэхээр нь харчаад арилъя гэсэн чинь тэр бурхныг нь айгүй адилхан хийгээд тавьсан байсан болохоор нь яг уу энэ цусрагч нь тэр бурхныг нь бол одоо шүтдэг байсан болохоор манай хүний уралсан хөшөөнд одоо нэг л мэдхэд сөгдөж исэн гэж юм. Тэг яадаг ч байсан манай хүнээс гуйж байгаад өөртөө нэг хөшөө хийлгээд аваа явчихдаг. Тэг тэрийгээ сүмд аваачаад тавьсан чи бүр юу вэ наадах ч юм бүр нүд цохол ямар гайхамшигтай уран зормол вэ. Ухааны юм ярилдэж байна. Тэг тэр хөшөөнийх нь оронд харин төвлөр хуур өгсөн юм байна. Тэг тэр нь их үнэтэй цэнтэй юм байсан юм баху. Тэрэн дээр тоглохоос өмнө сурчаад тоглоно гэсэн иргэдийн хүсэлтээр дахин нэг төгөлдөр хуур хийгээд тэндээ тавьчлаа. За тэгээд өдөр шөнөгөө бэлдээд даалж өгнө. Манай хүн тэгэл талбай дээр штэ тэ. Өөр хаанач байх юм тий одоо тий. За тэгээ одоо энэ хүүхэд чинь төрөхгүй гэдэг одоо хайчих тийм ээ. Бүгдээрээ манай хоёрт бэлэгсэлдэг өгөөл тэ. Эднэр маань бүр архины цагаан солио тусчээ хөрхий. Тэгээ манай рүү хүүхэд шуухад гээд арх тарс марс уухаа бол болцсон юм байна. Гэсэн чинь нөгөө хэд нь дагаж намирах гад бүр байж ядчихин цаад чинь. За одоо олон юмар чанлаа штэ тий. Хүүхдийг чинь төрүүлээ. Гэхдээ төрүүлээ ч байх ямар би төрв. За тэгээд төрдөг оройн тэгээд манай хүн анх ирснээ бодож эморж одоо байж ийснэ. Би үүр цаангууд гэртээ орсон чинь хүүхд нь төрчжээ. За ингээд аа болоотглоо. Гэтэ манай хүн талбайгаас одоо холдохгүй шүү дээ. За рүү төрөөд хэдэн 7 хоног өнгөрсөн болов. Манай хүн одоо эцэст нь нэг юм одоо тий. Тосгоныхоо одоо ард иргэдийн хүсэлтэнд дарагдаж эхэлж байгаамаа. За ерөөсөө би бол бүгдийг хариуцаж бол барахгүй байна. Мөнгөнд тэмдэгттэй болёо гэд ийм зоос маги юмтай болчлоо. За тэгээд яадаг ч байсан хүн бүрт 3 хурыг өгсөн юм байна. Зарим нэг нь бол одоо шууд арх дарс гэдээ явцсан бол зарим нь бол тавилга энэ төр. Харин нөгөө хэсэг нь одоо хадгалахаар шийджээ. Гэтэ хизээд нэг ийм сонирхолтой хүүхдүүд бол байдаг шүү дээ тий. Энэ хүүхэд 3 зоосоо гурланг нь барьж ирээд мань хүнээс хүүхэд нэхэд унлаа. Тэгээ яаж тэгээд энэ мэтэр 1 жил өнгөрчлөө. Хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэж байна. Баяр гэлсдэг бүгдээрээ дарс марсаа уугаад бутаав нэцтэй. Тэгсэн нөгөө давар хүүд чинь бүр тансаг зэрэглийн дарс аваад ирлээ. За тэгээд ийм дарстай болсон чи өнөөдөр бол бутаав чадахгүй байна. Өнөөдөр бол хаах. За. Тэгэл маргааш нь энгийн нэгэн сайхан өдөр эхэлж байгаамаа. Тэгсэн чинь тосгонд нь одоо их модны тосгон 2 гэж одоо өргөсгөж барьдгүй юм бол багтахааргүй одоо тийм олон нүүж ирэх хүсэлтэй хүмүүс байгаа юм байхаа. За тэгэл одоо бүгдээрээ дахиж нэг тосгон